Ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах дадал. За энэ дээр нийтдээ нэг 7 асуудал байгаа. Тэгээ энэ 7 асуудлыг би та бүхэнд. За тэгэхээр ерөнхийдөө ургамал хамгааллын химийн бодисыг ашиглахад, хэрэглэхэд, импортлоход, худалдахад нэлээд нарийн шаардлагууд бол тавигддаг. Энэ ургамал хамгаалах химийн бодис маань химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн малгаан дор явдаг. Тэгээд ургамал хамгааллын тухай хуулийн малгаан дор явж байгаа. Энэ хоёр маань хоёр хуулинд явж байгаа. Нарийн зохицуулалт нь бол химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, түүнийг дагаж гацсан хадгалах, тээвэрлэх, худалдах, импортлох журам заасан заалтуудыг бол хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. За тэгээд нэгдүгээрт химийн бодис хэрэглэх, ашиглах хүмүүс заавал сургалтанд хамрагдсан байх ёстой. Хоёрдугаарт жирэмсэн болон 20 нас хүрээгүй хүн байж болохгүй. Гуравдугаарт нь хэрэглэх явцад хамгаалтын хувцас заавал өмснө. Хор аюулгүй байдлын давалгааг мэдсэн байна. За тэгээд хаяг шошгоо уншиж мэддэг байх ёстой. Дагалдах зааврыг авч тэрний дагуу ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх ёстой ажилчин. За тэгээд энэ талаар бол ажилчдаа ярилцлагыг сургалтын бүсгэлийг бол үзэх ёстой. Ямар сургалтыг энэ хүмүүст хийсэн, химийн бодистой ажиллахын өмнө хийсэн юм уу, ажилласны дараа хийсэн үү? Үнэхээр мэрэгжлийн байгууллагад очиж сертификат авсан хүн юм уу? Эсвэл зүгээр туршлагатай хүн юм уу? Энэ болгоныг нь бол судалж асууж амаа асуумж улам бүсгэлээр нь үзэж болно. За бас нэг холбоотой асуудал бол агуулгын асуудал. Химийн бодисыг агуулах бол шаардлага хангасан байх ёстой. За химийн бодисыг агуулах бол хан шал тааз бол химийн бодис асгарсан ч хөрс байгаль орчныг бохирдуулахааргүй цэвэрлэхэд хялбар барилга байгууламж байна. Агаавжуулагч байна. Дотоосдолд нь температурыг хэмжигчийг байрлуулад температурын бүрсгэлийг хийсэн байна. Энэ галын аюулгүй байдлын хор тавьсан байна. За тэгээд нэг аюулгүй ажиллагааны зааварчилгаануудыг болон химийн хор аюулын лавлгаа мэдээллүүдийг бол тавьж өгсөн байна. За тэгээд агуулхад бараа бүтээгдэхүүнийг нэмэх замбраагүй юм үрж хурааж ийм бохир заан байж болохгүй. Энэ бол нэн чухлаа. Тэгээд ийм асарсан тохиолдолд бол саармагжуулах бодисуудыг бол бас хэрхэн ажиллах талаар энэ мэдээллийн самбарт бол тусгасан байгаа. Тэгэхээр байх ёстой. Тэгэхээр энийг нь үзэж харж шийднэ. За тэгээд газар дээрх хөдлөг бас ярилцлагаар энэ асуудлыг үзэж болох нэ. За ажлагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах. За тэгэхээр аюулгүй ажиллагааны зааврыг хүнд харагдахуйц, ойлгогдохуйц үлтээмжтэй байлгана. За тэгэхээр нөгөө аюулгүй ажиллагааны заавар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар болон одоо нөгөө бодистой харьцах үеийн аюулгүй ажиллагааны зааврууд байгаа. Ямар бодис хоорондоо нийлэмжгүй, ямар бодисод асгарсан тохиолдолд ямар бодисоор саармагжуулахын, яаж саармагжуулахын те энэ болгоныг зааж өгсөн аюулгүй ажиллагааны самбар зааварчилгааг бүр маш ойлгомжтойгоор нүдэн харагдах хуудас газар хэд байрлуулах нь ганцхан газар байрлуулчаа суугаад авахгүй нь шүү дээ тий. Тэгэхээр тийм байх нэ. Тэгэхээр энийг газар дээрх үйлчлэгээр нь та бүхэн баталгаажуулж болно. За ажлагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах дадал. За энэ бол нэлийн асуудалтай. Би түрүүн хэлсэн 20 нас хүрээгүй хүн болон химийн бодистой ажиллаж үзээгүй туршлагагүй хүн бол ажиллуулж болохгүй. Ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө бохирдуулах, холдуулах нөхцөл үүсч болно. Манайхан одоо жишээ нь тарилангийн талбай, ногооны талбай дээр яваад очиход химийн бодис татж байгаа нэгээд 100 бол одоо тэгээд нөгөө автомаксаа өөрчлөсөн автомакс нь таг нь гажаад нуруугийн дагаад урсцсан. Хамгаалах ямар ч хувцас байхгүй. Нодлон жил өмсөжсэн муутсан хувцас өмсөө тэгээ хайчи гэдэг ингээд тийм хувцас өмссөн. За тэгээд нэг сандалтай. Тэгээ малгай биелээ огт байхгүй. Химийн бодис цацаа явж идэг. Тэгээ цацаж явж байгаад нөгөө хүн чинь хүнд гэмчин амарна, ядарна, тамхиа татна, дан ирчүүд голдуу цацсан тэр химийн бодис чинь. Тэгэхээр ийм нөхцөлд өөрсдөө эрсдэлд оруулах маш өндөр боломжтой. Санамсаргүй байдлаар нуруу руу гоожж гин асгарч байна. За санамсаргүй байдлаар гар хөл рүүгээ асарж байна. За нүд рүүгээ оруулж байна. Тэгэхээр энэ тохиолдолд
анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энийг газар дээрх үйлчилгээр та бүхэн үзэж харна. Одоо энэтэй адилхан хялбар нүд рүү орчлоо гэхэд энэ хялбархан ийм пиаврын савнд ус игээд нүдээ зайлж болж штэ. Энгийн тариалангийн талбай дээр. Яг хөө мэдээж агуулхад бол агуулхад юм усан нийтийн ус байдаг бол ингээд гоожуулаад цэвэрлэж болж байна. За тэгээд ийм талбай дээр бол шууд ингээд цэвэр ус шаланхаараа гоожуулаад ингээд цэвэрлэх юм энгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжтой. Эхний ээлжид шуурхаа үзүүлэх арга хэмжээнүүдийг бол авсан байх хэрэгтэй. Нэг газар дээрх үйлчилгээр та бүхэн шийдвэрлэнэ. За онцгой нөхцөл байдал үүссэн үед тэгэхээр ямар үед гал гарсан, ямар нэгэн химийн бодис асгарсан асуудал үүссэн ийм тохиолдолд баримтлах зааврыг бас нөгөө нэг нүдэнд харагдахуйц газар ойлгомжтой байрлуулах нь байна. Ингээ байрлуулсан байх хэрэгтэй. Энийг газар дээрх үйлчилгээр нь та үзэж харж явах нэ. За ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах. Тэгэхээр ажилчид химийн бодистой харьцахдаа заавал зориултын хамгаалтын хувцас хэрэгслийг ашиглана. Тэгээд эдгээрийг нөгөө химийн бодис болдоотойгоо хамт хадгалж болохгүй нэ штэ. Ажиллагчдын хос цацх үедээ өмссөн хувцснуудыг тусад нь хадгалах нь. За тэгээ хөдөлмөр хамгааллын хувцас та бүхэн мэдж байгаа. Гутал, бээли, нүдний шил, хошуувч. За энэ хамгаалтын хувцас байна. За тэгээд химийн бодистой харьцлаа хэрэглэсний дараа яах вэ? Шууд хувцас тайлаад бүх хувцас угаана. За тэгээ анхан шатны тусламж үзүүлэхийн багаж тоног төхөөрөмжүүд байна. За талбай дээр ихэд ингээд энгийн нөхцөл үүсгэж болно. Тэгээд энийг дээрээ шууд угаагаад химийн бодис хэрэглэсний дараа хэрэглэнэ. Тэгээд дараа нь тоног төхөөрөмжүүдээ угааж цэвэрлсэн байна. Энийг газар дээрх үйлчилгээр нь та бүхэн шийдвэрлэнэ. Түрүүн миний хэлсэнчлэн нөгөө химийн бодис хэрэглэчихэд тэрийгэ шууд угааж цэвэрлэхгүй манайхан шууд тавьчихдаг. Тэгээд нэг мэтгэд нөгөөх нь борооны усанд угаагдчих байхтайгаа хайчдаг тал байдаг. Тэгэхээр ингэж болохгүй нэ. Энийг бас та бүхэн зөвлөж хэлж хянаж яваарай газар дээр нь. За ажилчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах дадлын хамгийн сүүлийн асуумж энэ химийн бодис шүршиж хэрэглэсэн талбайд анхааруулга тавина. Дан ганц тариалангийн талбайч агуулах бүс. За тэгэхээр нөгөө ургамал хамгааллын химийн бодис хэрэглэсэн тохиолдолд тухайн талбайгаа захад ганцхан талд нь биш шүү. Хэд хэдэн газар химийн бодис хэрэглэсэ гэсэн ийм анхааруулга тавих нь байна. Тэгээ энийг газар дээр нь үзээд бас ажиллагчдаас нь ярилцлага аваад шийдвэрлэж болох нэ. За тэгээд ер нь пестицидыг буруу хэрэглэснээс бол маш их хор хөнөөлтөө та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хүмүүс органик бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байна. Тэгэхээр та бүхэн үдээ аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлээд химийн бодисын үлдэгдэлгүй, химийн болдооны үлдэгдэлгүй хүнсний бүтээгдэхүүний нийтийн хэрэгцээнд нийлүүлж явах гэж байгаа учраас энэ дээр химийн бодисын аюулыг нэг жоохон анхаараач гэдгийг төгсгөлд нь би хэлхийг хүссэн. Тэгэхээр ер нь химийн бодис нь бага тунгаар бид нар химийн бодисын үлдэгдэлтэй хүнсний ногоо, жимс жимсгний хэрэглэснээр хүний бие махбод нөгөө химийн бодис маань хоримтлагддаг. Цурлаг эргэтэн, элэг бөөр, уушиг хоримтлагдаад янз бүрийн харшил, хавдар, дархлааны систем, хавдар үүсгэх дархлааны системийг гэмтэх өвчин болж явдаг. За удаан задардаг органик бодисын нөлөөгөөр нөгөө эмгэгтэй хүүхдүүд нь дутуу хөдөлгөөн, зулбан, бага жинтэй хүүхдүүд нь гэх мэт эрсдэл үүсэж байна. За хүрээлэн буй орчин маань нөгөө химийн бодисын үлдэгдэл маань үлддэг. Нөгөө химийн бодисоо хэрэглээд байхаар хөрсөнд, усанд химийн бодис маань үлдээд дараагийн тариалангаар хүнс рүү нөгөө бүтээгдэхүүн рүү ч ороод хуримтлагддаг. Тэгээд энэ маань нөгөө хүний биед бас өвчин үүсгэх шалтгаан болдог. За тэгээ холоор органик пестицидүүд бол хүүхдийн мэдрэлийн системийг хөгжилд бол сөрөг нөлөө үзүүлдэг. Мэдрэлийн систем нь доголдож бас сэтгэл мэдрэлийн өвчтөй ч юм уу сэтгэхүйн хангалттай хөгжих боломжтой. Тэгээ энэ бүгдийг бол ерөөсөө лабораторийн шинжилгээгээр бол тодорхойлж болдог. Тэгэхээр аль болох хөхүүл эмэгтэйчүүд, хөхүүл хүүхдүүд, хөхүүл эмэгтэйчүүдийг бол химийн бодистой харьцуулж огт болохгүй, ажилуулж болохгүй. Энэ бол журмаараа бол тусгагдсан байгаа.
Тийм болохоор та бүхэн хөдөө аж ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, за хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх тухай зөвлөгөө өгөх гэж байгаа бол, хянах гэж байгаа бол пестицидийг аль болох бага хэрэглээч. Пестицидийн хэрэглээнээс татгалзаач. Ургамал хамгааллын цогц аргыг хэрэглэхийг зөвлөөч гэдгийг би хэлэх гэсэн.